байна. Амралтын өглөөний тай. Маргаашнаас миний шалгалт эхэлж байгаа болохоор өнөөдөр би шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Тэгээд эрт сэрсэн болохоор ингээд тул сонсонгоо шалгалтандаа бэлтгэе. Би айлд ирсэн байна. Тэгээд аль эзнийг хүлээж байна. Хичээлийн дараагүй нэг манай үеэлдүү хичээлийн дараагүй нэг тэгээд хичээлийн дарахын хүлээж надаа. Та би болчлоо. Энэ зүгээр цагаан боталт эртүүд. Тэгээд би юм байхгүйгээр шууд чихрээд үгээ гарлаа. Өнөө гарчгүй. Тэгээд эртгүйхгүй л одоо тоглолт үзнэ. Тэгэхээр болохгүй. Эртгүй цаа гарч ирээ. جوردي رميتين الأولى حلوة. Өнөөдрөөс манай шалгалт албан ёсоор эхэлж байна. Би өнөөдөр хоёр шалгалт авахгүй. Оройныхаа шалгалтыг бол өчтөр бэлдсэн юм. Тэгээд өнөөдөр өглөөнийхөө шалгалтыг өглөө босч ирж хийнэ гэсэн чинь өчтөр 9:30 мөч гээл унтаад өгсөн аахгүй юу. Тэгээд нэг орой манай Монголын шигшээ, волейболын шигшээ маань Азийн аврахаар Азийн зүүнсээ аврах юм болов. Тэгээд тэрнгээр тоглоод өчтөр орой 10-аас тоглолт байсахгүй. Би тэгээд тоглолтын хүлээж чадахгүй тэгээд унтаад өгсөн юм. Тэгээд тэрийг өглөө босч нөхөж үзээд юм шалгалтандаа бэлдэх тоглолт үзээр байгаа л гарч ирлээ. Одоо тэгтээ замдаа сургууль руу явах замдаа л уншия гэж бодсон. Гэтэ би бас өөрийгөө гайгүй байх гэж бодоод байхгүй нөө нэг хичээл дээр дандаа ярьжсэн юмнуудаа л сайн яваацсан багт гайгүй хаа гэж бодоод ямарсан замдаа уншаад шалгалт руу явцгаая. Seoul National University of Science Technology, Nagate. Би шалгалтаа өгөө гараад ирлээ. За нэрээ үнэхээр яг ямар өгсөн бол мэдэхгүй байна. Аимшигтай амар хэцүү байлаа. Нэг онлайн хичээл амар хэм бичгээр байгаад би багсаас их юм ус бэ надаа би класс бүтэн бахад л болоо. Одоо бусад шалгалтуудаа онцгүй би яг энэ хичээл маань яг миний дүнх хашаа татгаад ах шүү байна. Одоо өдөрний шалгалтаа өнөөдрийнхийг давчвал 3 дахь шалгалт бол гайгүй гэж би бодоод байгаа. Тэгээд 4-р шалгалт жоохон хэцүү. Бас яг хоёр шалгалттай. 5 дахь бол бодлого болохоор гайгүй хийчих байх гэж бодож байна. Яа бүр. За одоо нэгэн дүгэл гараад ирсэн чинь артаас нь харамсаад явахтай. Би гэрт ирээд өдрийн цайгаа уутаад бахан хөвтөж агаад одоо буцаад гарах чинь нөгөө шалгалт өнөөдөр сүүлийн шалгалт байх болно. Тийм байна. Одоо үлдсэн 5 шалгалтаа гайгүй хөстэй. Тэгвэл би өөрийгөө боожно. Тэгээд би сая гэрт шарсан мандуу тэгээд чизтэй гойман эзэн тэгээд би сая би хүн оройд амар юм чихэрлэг юм идэггүй байгаад смахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг өнөөдөр би өөрийгөө бас бодлоо. Би өөр амар стресс тэгэхээр амар чихэрлэг юм иддэм байх гэж өөрийгөө ойлголоо. Тэгээд би бүтэн байсан блокны ингээд 6 нууд идчихлээ. Амар их идчихлээ.
Бүр ойрч ихэрлэг нүдөөсөө идэггүй идэж чадахгүй. Ер нь идэх хүсэл төрөхгүй байсан. Тэгсэн чинь ийм идчихлээ. Шалгалтнаас болж байгаа. Тэгтээ шалгалт үнэхээр стресстүүлж ин намайг. Тэгтээ би зүгээр хөвдөл стресстэй л та. Тэгтээ яг цаад би гарлаа. Шалгалтаа өгч гараад ирээ. Бай. Өнөөдрийн шалгалт дуслаа. Амар хэрэгтэй. Сүүлийн шалгалт бол өмнөх ихний шалгалтыг бодвол хийсэн. Тийх санаатай байсан юм. Яг гоо туслах нь бол яг өөрийн нүүрэн дээр гэрэл тусгах, спичийг аяхад туслах ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг хийж явах. За бид одоо авах хэрэгтэй байсан гэж боддог. Яг ингээд ихний тэр нөө гейм 2 дээр хоц. Би өнөөдөр өдөр 3-аас би юутай сахгүй шалгалттай сахгүй юу. Уг нь угаасаа онлайнаар юм. Гэхдээ манай ангийнхан нэг сууж байгаа, нэг ингэ сууж байгаа бөөндөө өгье гэж яриад байсан юм уг нь. Тэгээ бараг худлаа болж байгаа шиг байна. Тэгэхээр би гэрээсээ өнөөдөр бараг шалгалтаа өгөх юм шиг байна. Тэгээ миний хамгийн гоё юм нь одоо би хэрвээ тэгээ явахгүй болчих юм бол миний илгээмж 1-3 цагийн хооронд ирнэ гэдэг аахгүй. Тэгээд би яг сургууль руу явах болчих юм бол яг таахгүй явж ирчээ задлах болчиход байсан. Тэгээд азар бараг явахааргүй болж юм. Тэгээд өнөөдөр 3-аас шууд энэчнээс онлайнаар шалгалтаа өгөөд бас дээрээс нь хэдүүлээ бөөндөө миний тэр та богоос ирсэн юмыг задлж үзнэ. Тийм санаатай байна. Энд дотор ингээд одоо 7 юм байгаа гэсэн үг. Тэгсэн байна уу? Ийм том хэцэг. Бөөндөө задлж үзье. Яг л намайг гарахад яг зүрхөө байсан байна. 2.348 кг болсон шүү дээ. 2 кг гараад байсан шүү дээ. Би нөгөө нэг ойрд амар их юм юуны бичлэгээ дааш тий Монгол явах гээд бүр амар их юм ойрд аваад байгаа байхгүй юу. Тэгээд энэ бичлэгүүд амар их ороод байгаа. Манай намайг зүгээр аваа гэсэн. Ингээд харагдсан байгаас. За байж би жоохон хойш дуулах таадаг. Тэгвэл намайг харах юм болов. За одоо гүндээ. Нэг юм жээс юм гаргаж би энэ намхан суудалтай жээс өмд би захиалсан баггүй юу? Өөрийгөө харуулах хэрэгтэй юм. Тэгээд страал нь өгөө. Өмсөж үзчихсэн юм байна. Би энэ юу хэмжээнүүдээ ингээ харсан байхгүй. Тэгсэн чинь энэ дээр L size нь миний хэмжээнд байсан заяа. Би тэгтээ уг нь одоо бүр тураад S size өмсөд байгаа байхгүй юу? Тэгээ M-үүд би M өмсдөг байсан. Тэгээ M-үүд нь томдоод байгаа. Тэгээ тэгсэн чинь энэний юугаар бол минийх дээр L байсан. Амарсан хамтны бөнд өмсөж үзнэ байгаа. Би миний энэ зууны улаан өнгө гэж би бодож байгаа. Улаан юм топ захиалсан. Миний бодсон материал нь шал өөр юм байна. Миний өмнөх захиалсан чинь арай энэ удаа гоё юу байсан юм бэ? Тэгээ бүгднийг задлж үзчихэд яах вэ? Өмсөнгөө задлаа. Өмсчээд ирээ заяа. Бэж. Өмсчлөө заяа. Ер нь бол амар гоё юм. Гэтэ миний энэ жээс өмдний хойдлын энэ карман ийм болохоор амар сони юм байна. Ээл бол яг л ер нь болж юм. Нөгөө нэг ташаан дээр бол яг л таарч юм юм уу. Тэгээ энэ улаан өнгө ч гэсэн гоё байна. Нэг өнтөрчлээ. Тэгээд энэ бол амар гоё яригч юм. Бараг яг ингээ өмсөө гарсан ч энэ ямар хэцүү бэ. Таалагдж байна. Гэтэ миний дараа нь болохоос миний энэ топны материал
Миний бодож исэн материал жоохон биш байна. Гэтэ яах вэ? Надад таалагдж байна. Тэгээд өмнөд бол яг л юу нь бол таарж байна. Энэ хотлын кармаг сточууд би энэ кармаг өрдөөс анзаараагүй юм бах та. Анзаарсан л амар юм. Тэгээд өөрөө ингэ захиалсан бах юм. За одоо яах вэ? За одоо дараагийн доо. Би юм юу төхлөө. Ийм юм уу? Би юм богинохон юу захиалсан баггүй юу? Хар юу бүг. Тэр ирсэн байна. Энийг шууд энэ улаан дээр өмсөө үзчихвэл яаж байна? Гас улаан дээр өмсөө үзэх гэж. Яг таарж байна. Гэтэ миний бас төсөөлснөөс жоох өөр байна. Энэ байр жоох арай бариу гэх юм уу? Гэтэ бас гайгүй. Гэтэ бас юу ч юм. Амар нэг тийм опс маягийн бариу санагдаад байна. Гэтэ миний гиз жоохон том чинь би харин ингээд S size уу, M size уу гэдэг одоо бүр мэдхий болсон. За яг ингээд дунд нь эргэлзээд байдаг болсон. Нэг идээрэний жоохон том байна. Гэтэ яах вэ? Энийг тэгээд дээгүүр нь цагаан яг ингээд өмсөр амар опс харагдаж байна. Тэгэхээр цагаан бодолох гэдэгт өмсөж үзэх юм байна. Энэ гэхдээ юм жоохон хормон юм жоохон дэрвгэр байсан бол уг нь зүгээр санагдаж байна. Жоохон юм бариу юм дотгошоо юм байна. Юм. Би амар юм цамцгүй болцсон байсан. Энэ гэхдээ амар том юм уу? Яа ингээд турхаар яг ингэдэг байхгүй юу? Эс үү юм уу гэдэг юм тхийлээд. Нүг би өмнөхдөр нэг саарал ийм цамц авч ирсэн шүү дээ. Тэрний яг юм арай тийм зузаан байсан байхгүй юу? Тэгээ яг солонгост өмсөхөр арай л юу. Энэ амар том байна. Oh my gosh. Тэгтээ бас зүгээр ч юм уу. Би энийг юугаар захиалах гэсэн байна? Эсээр захиалах гэсэн байна. Энэ бол арай л. За тэгтээ бас гайгүй ч юм уу. Ингээ өмсөж явахад. За зүгс. Миний одоо амар хүлээсэн юм. Би халаад захиалсан байхгүй юу? Энэ бүр амар тэсний одоо хүлээсэн. Муухай ах юм бол би уйлна. Тэгээд эднийг тэгтээ би өмсөж үзэж байгаадаа жоох юу л нэг нь би дандаа угаачаад өмсөж үздэг байхгүй юу. Гэтэ яах вэ? Өмсчээд угаахаас. Оо вау. Яна. Ямар харагдах вэ? Би дахиад өмсөж үзээдхий. За. Ер нь бол уг нь бол таарж ийн заяо. Тэгээд ийм богинохон ийм юу ингээ палаж авахгүй юу. Гэтэ энэ хөхний хэсэг нь эргээд суучих юм уу? Сууж хандаад байна. Яг жоохон энэс ингэж жоохон ингэж асуулвал уг нь зүгээр юм шиг байна. Гэтэ амар хөөх юм байна. Би нэг одоо төрсөн өдрөөр ч юм уу өмсөе гэж бодож захиалсан байхгүй юу? Таалагдлаа. Одоо энэний доор надаа. Энд гэтээ би энэ дээр жоохон арга хэмжээ авахгүй бол яг энэ хэсэг үл амар эвгүй байна. Энэ зүгээр энэ дотор юу юм? Жижиг юу захиалсан сандлаа. Би яг хөнлөө ингээ юм явуулах би бүр хайрцаг гадуур хахуулах байсан. Хайрцагт олчлоо бас дээрээс. Би мэм жижигэн зүгээр хувтан эм захиалсан байхгүй юу? Тэр байна. Оо ямар хөөрхөн. Миний өрдөөс эмнүүд ихэнх нь олоог болоод байсан. Оо юм. Тэгээд эм захиалсан баг. Оо. No. Би совтой эмгэн бол байнга зүөх баха. Это миний unboxing ингээд дууслаа. Энэ палаж бол таалагдлаа. Сансны бодоход би баг л дууссан одоо. 5 дугаар асуулт, 6 дугаар асуултыг дахиж би заалан тоглох гээд гарч ийн. Гадаа амар гоё. Өдөр амар халуун багш байсан гадаа гэсэн чинь амар гоё болчих. Одоо бүндө автосын суугаад би бараг цаг 30 минут явна. Би тэгээд одоо 9-өөс талтаа байхгүй юу? Тэгээ орой 11-5 яаж буцаж ирнэ гэж бодож байна да. Би тэгтээ бараг цам зүсээ гараад ирсэн ч гоё байхаар л байсан. За яах вэ? Гэтэ энэ жил угаасаа юу солонгост
хаач цагаагаар амар гоё байгаа. Өдөр шалгалтаа өгсөн. Би болохгүй болохоор 13 асуулт байсан хгүй. Тэгээд нэг асуултыг уусаа маях нэг open book болохоор ингээд номноосоо харж болно гэдээ багш хүлээн зөвшөөрсөн. Тэгээд номноосоо харж ахаар гэж мэддэг хүнээс ингээд шууд IT-ийн үйлдэл ажилладаг найзаас шууд асуугаад тэгээд хамжиж бодлооч нэг бодлогыг явуулсан. Also das ist das so. Өнөөдөр дөрөвдөх. Тэгээд өнөөдөр 2 шалгалттай. Аимшигтай. Би яцаад өчтөр бэлдээгүй маа. Тэгээд өнөөдөр их тусч өдөрнийгээ шалгалт авахгүй те 8:50 гэж би босоод бэлдээд өглөөний цагаа уучаад одоо бэлдээ сууж байна. Яа, яцаад 1-ээс 2 хүртэл 2-оос 3 хүртэл шууд дараалаад болохоор алийг бэлдэх үнэхээр хэцүү байна. Аль нэг юм бэл. Тэгээд өмнөхөө үгжил дараачих нь мартчих гад. Яг энэ хоёр шалгалтыг давчвал нэгэн шалгалт маргааш даваад дуусгая. Яцаад миний өчтөр нэг тоглож штэ тэгээд тэгсэн чинь миний ер нь угаасаа би амар юм эмзэг болцсон юм шиг байна. Аль дээр л нэг олвол тоглосон чинь ингээл улаацсан. Тэгээд тэгсэн чинь дахиад ер нь тоглох болгонд ингээ улаагаад байгаа. Энийг яах хэвээр үнэхээр ойлгохгүй байна. Тэг өчтөр 12 баг 30 моч болгож гэрт ирсэн үү. 11:30 хүртэл заалаа аваад сонголт энтрээ хийж бие яваад гаргасаар итэл тэгэл наашаа ирэхсээр итэл 12:30 гэж ирээл усанд ороод 1:30 моч гэж барах унтсан бахаа. Аимшигтай. Тэгэл өнөөдөр л давчвал хүн амьдрал амар гоё болох гэдэг. Тэг би сая энийг биччихээд бүр гар өгдөөд жоохон амарч юм. Тэг. Хэстэй. Okay, 준비해놨어. Би хичээл рүү гарахаасаа өмнө энэ миний нөгөө захиалсан өмнө байгаа шүү дээ. Энэ хойдлыг надаа энэ хоёр юу карманыхны яг энэ таалагдахгүй байхгүй. Тэгээд энийг салгаж авах гэсэн үг. Тэгээд энийг салгаж авч одоо надаа 30 минутын дотор ядтаа нэгтлэн салгаж авнаа. Тэгчээд гарцгаая. Би өгн амар амжилттай явжсэн байхгүй ингээ аваад тэгсэн чинь хайчаа ингэж ангаалгаж агаад юу атсан чинь барьцсан чинь аваад гараад саяжлаа. Би дандаа ингэ байхгүй. Тэгээд миний л хайн гүйлтлэхтэй. Гэтэ энийг ингээд авсан чинь амар юм дотоос нь тод юм гарч ирээд. Би яг яах ёстой мэддэггүй. Ямар ч одоо нэг тавцсан чинь авах л байх. Тэгээд харин ямар ч сургуультай ирэх тухай. Өнөөдөр ингээд сургуульд ирэх хамгийн сүүлийн өдөр. Амар хурдан энэ семестр өнгөрчлөө. Гэтэ яг дундуур нь дөрөв явдаг. Яа, хизээ семестр дуусна да гэж бодчихсон. Одоо ингээд
дуусбай. Магоёна. Одоо шалгалтаа бүгд дүнгээ маадун 26-нд гарна. Тэгэхээр 26 өнөөдөр чинь 13 хоногийн дараа харна. Дүн бас гайгүй болсон байгаасаа. Тэгээд ингээд миний 2 дугаар курс ингээд дуусбай. Би амжилттай шалгалтаа угаа гараад ирлээ. Бараг 60 минутын шалгалт байсан байхгүй юу. Тэгээ би бараг 20 минутын өмнө ямарсан бүгдийн угаа гараад ирлээ. Гайгүй баха. Намайг аав ингээ бага байхад ингээ салхитай биш чи ингээ бүгдийг хийж чаддаг вэ зүгээр ингээ амар хурдан хийх гээ алдаад байна гэд Америкт загнадаг байсан байхгүй юу. Манай ангийн багш ч гэсэн яг намайг тэгдэг. Тэгтээ тэгээд одоо багаас сурсан юмыг яалтаа хийж ч болоо тэгээд угаал өрөөлөлтэй. Тэг айваха. Өмнөх шалгалтын дээр ямарсан нэг алдсан. Энэ дээр бол алдаг байхаа би эргэлзээтэй бодлого нэг ч жоо бүгдийнх нь яг хариу гаргаад тэгээд яг хийсэн. Тэгэхээр гайгүй байх гэж бодчих. Одоо гэртээ харих замаараа дайс орчоод тэгээд харидаа. Ингээд миний 2 дугаар курс дуслаа. Дараа жилээс 3 дугаар курс ялээ болох дээ. Аварцсан. Амжилттай дуслаа. Сүүлийн шалгалт бол бүр үнэхээр амжилттай сэтгэл хангалуун дуслаа. Баярцгаая. За бидэд өчигдөрсөд амар ядарцгаасан байна. Тэгээд бодлоо орж тусцсанд орцгоочоод тэгээд сайхан надад юм гэсэн байна. Тэгээд үзэгчтэй юу байна гэсэн. Хонос юм зүйл байна. Ихнийхний байна. Би нөгөө нэг миний өмнө хэрэглэжсэн power bank амар муудсан баг 3 жил хэрэглээ муудсан баг тэгээ хайцсан. Тэгээд шинийг авсан. Тэгээд хүүсний утаа авсан. Би сайн хүнд юм өгж явуулах гээд хайрцаг аваад ирсэн бохгүй. Тэсэн чинь хайрцаг байгаад тэгэхээр буцаж гаргаж хаялаа сая. Хайсан мартаас авч ирсэн. Одоо би сая дайсаг төрсөйтэй. Одоо дайсаг нэг харуулъя дээ. Энэ юу синс авсан. Чинсэн сүнхээс. Энийг авсан. Тэсэлла. Өндөө манай гэрээжүүдэд байгаа газар л энэ тэмбэг өгöd. Өгöd гэж хэлтэ өгье. 바랍니다. Өчигд гараад ирлээ. Одоо дахиад надад нэг илгэмж байгаа. Би тэр гэхдээ илгэмж яаж өгөх вэ? Үнэхээр ойлгох байгаа нөгөө нэг миний захиас юмнаас алдаатай ирсэн болохоор тэрийг буцаах хэрэгтэй. Тэгтээ бас яаж явуулах мэдэхгүй болохоор би тэг байлгаад байгаа.